нэвтрүүлгийн маань хамгийн ихний урилгыг авч ирсэн зочин бол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бичөө. Баярлаа. Тэгээ энэ сайхан одоо цаг мөчид Монголын үндэсний олон нийтийн телевизийн урилгыг авч, таны одоо урилгыг авч энэ сайхан одоо цэнхэр дэлгэцээр Монгол орондоо яар үзэгчтэй бүгдээрэнтэй одоо уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр юуны тухай ярих юм бол чи ер нь таам гэлсэн үү? Байхгүй ямар төсөөл байхгүй ш. Ямар төсөөл байхгүй. Би чамд бас юу ч хэлээгүй тий. Тий, юу ч хэлээгүй. За би ирээд цагаан дуулаад одоо нэг баярын мэдлэгэнд ордог шүү дээ тий. Цагаан айдуугаа өргөөл ингээд явчихвол би ингээд сууж ярилцсан ч гэж баг бодоогүй байсан тий. Урьсан зочинтойгоо хамт нэг бичлэг үздэг. За. Тэгээд ярилцгаая. За чи бэлэн үү? Бэлээ. Ямар бичлэг юм бол? Яана мэдхгүй. Яана. Төсөөл байхгүй ш. Яана ямар бичлэг гарч иж. Ямар төсөөл байхгүй. За одоо тэгвэл хоёлаа ямар бичлэг гарч ирэх юм бол үзье. За. Яар ёо. Оо ямар хөөх юм бэ? Хэдэн оных юм болоо? Чи хэдэн настай юм бэ? Чи 6 дугаар ангид байсан юм баха. Би эстрад нуучин улсын урал да. Мөрөвчтэй өмд өмд. Тухайн үед мод байсан юм чи. Яана. Яа. Чиний урд хөдөлгөөн бас байгаа юм байна. Өөхтэй хизээш надад байхгүй. Төсөөлөгдөөгүй. Яасан хөөх юм бэ? Одоо амар бүжиглэгш. Яа. Яа, баг рэп бүжиглэх гэдэг юм шүү. Ой чи. Яасан хөөх юм бэ ч та. Оо ямар гоё юм бэ? Өөх. Ямар гоё юм бэ? Чи одоо бүр 6 дугаар анги юм уу? Юу юм бэ ч одоо. Би анги чадах юм уу? Аюу жижиг харагдаад. 6 7 дугаар анги. Би ч өөр багасаа жижигхэн биетэй байсан юм. Үеийнхнээсээ ч гэсэн хэмээн жижигхэн биетэйсэн. Тэгээд би эстрад дуучин улсын уралдаанд оролцож шагналт байранд орж исэн үе ихгүй юу? Тэгээд одоо яг тэрийг санаж байна. Тэгээд яг найрамд цусланд амраад тэгээд нэг тоглолтод оролцож исэн. Тэгээд тэр бичлэг байна. Ямар гоё юм. Би надад хизээч төсөөлөгдөөгүй. Ямар гоё юм. Энэ бичлэг манай үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав мөрөгт хадгалагдаж байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ. Харахгүй л одоо номерыг телевизтэй. Тэгээд ямар гоё ийм гоё дурсамжтай бичлэг бас байж идэм. Авмаар одоо өгөхөлөө гэдэг шиг авмаар бичлэг юм шүү дээ. Зарим хүмүүс багийнхаа төрхнөөс маш өөр болоо хувирчдаг. Чи бол яг л хэвээрэл ам яг л тэр жоохны төрх бол байна. Ер нь багасаа дуулсан уу? Аав маань өөрөө намайг ерөөлч магтаалч болгоно гэж Хэнти аймагт 5 болоо 4 настай байхад маань ерөөлч магтаалч Агуан Жамбал гэж нэг одоо гал шарын магтаалыг зохиодог тэр агуу ерөөлч магтаалч хүнд шав оруулжсэн байхгүй юу? Урлагт одоо аав маань ганц их аягүй дэмждэг байсан байхгүй юу? Тэгээд намайг дагуулж явж исэн. Тэгээд түүнээс хойш одоо ингээд сургуультай ороод, цэцэрлэгтээ ороод, цэцэрлэгийн одоо дууны авраг олон цагаан цэцэрлэгийн багш нар маань дэмжихэд тэгээд одоо сургуульд ороод сайхан олон сайхан багш нар бас дуу хөгжмийн багш нар ч гэсэн анги хамт олонны багш нар маань ч гэсэн аягүй дэмжиж багаас маань ингээд урлагт их дуртай болгосон. Тэгээд мөнгө сайхан гэж манай Хэнтид бас гайхамшигтай гоё дуу хөгжмийн багш маань одоо намайг одоо ингэ гоё хөтөлж ин сайхан тэмцээн уралдаанд хүртэл оролцож явж ирсэн. Ямар гоё юм хөө бүр аюу гоё санагдчихлаа шүү дээ. Ямар гоё мэдрэмж төрж байна. Тэг хүүхэд насны маань одоо хизээч үдчихэж байгааг бичлэгээ бүр харлаа. Тэг аюу гоё юм. Би эстрадын дуучин гээд энэ тайзан дээр чи бас их олон урлагийнхаа найзуутай танилцсан баха тий. Тэгэл би яах вэ? Гэхдээ одоо биднээс дүү амина чи бүгд л байсан тий. Одоо урлаг соёл түгээж явж байгаа уран бүтээлчид тэр чигээр яг тухайн үед мань ордог гэсэн. Тэгэл тэднэртэйгээ яг өрсөлдөөл яг гоё цэвэр өрсөлдөөн аюу гоё юм хүүхэд насны гоё өрсөлдөөнөр одоо нэг гран при 1 2 3 ингээл аваал ингээл явдаг гэсэн. Таны үдсэн энэ бичлэг дээрх уралдаанд ороо чи ямар амжилт үзүүлсэн бэ? Тухайд. За би одоо шагналт байранд л орсон баг гэж бодож байна. Дараа нь төрүүлсэн шүү дээ би. Эхний удаа бол шагналт байранд ороод дараа дурслагжаад дараа нь нэг 2 жилдээ нэг болдог ч илүүтэй энэ чинь. Дараа нь би ингээд ирээд төрүүлсэн. Чи түрүүн хэллээ манай одоо ээж бол наа ерөөлч магтаалч болох гэжсэн гэд нууц шал нэг ерөөл
ийм магтаалын хэсгээс нэг. Одоо уучлаарай. Тэр бүр юу болчиход байгаа. Авган жамбулгоо одоо чинь гашрын магтаалыг мэдгүй юм баг байхгүй. Зэхэн цэгэр зандан хүрний удамтай норон хөрөн гэл те. Яг нэг одоо хүн болгон тэр одоо гайхалтай тэр магтаалыг бол мэддэг. Би одоохондоо жоо нэг бэлдэж байгаа дараалал яа тулгамдаад байна. Тэгээ эсвэл багаас маань айгуу суурь маань маш гоо зөв тавьж өгсөн байхгүй. Одоо нэгсэндээ ардын урлаг язгаар урлаг тэр зам ерөөл магтаал гэдэг энэ сайхан одоо үнэт өв зүйлийг одоо нэгсэндээ яг тэр тухайн хүн дээр нь одоо тэр зохиосон агуу одоо Монголын маань одоо мундаг хүн байсан шүү дээ. Яг гэрт нь аваачиж дөрвөн хамтай гэртээ ийм хүн байсан. Одоо би бүдэг байдаг санд байхгүй. Яг гэрт нь хадаг орж надад яг шав оруулчихсан байна. Сайхан морины болоод ер нь дуунууд. Тэгэлгүй яах вэ те. Тэгээ хүний яг ингээд аав маань автобуст барьдаг гэсэн автобустайгаа очиж яг гэрийнх нь үүдэн зогсоод намайг шав оруулж би гэрт нь бүр ингээд сайхан өдөр мөдөртөө ирж бэлтгэл хийдэг тэр бүр тийм байсан санагдаж байгаа. За баярлалаа. Тэгээ өнөөдрөөс урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирж манай нэвтрүүлэгт орж тэгээд өөрийнхөө тэр жаахан байх үеийн тэгтээ бас их амжилт энэ урлагийн зам өөд тэмүүлж явсан тэр бичлэгээ үзээд ахаад бас нэг шин ирш хүчийг авсан байх гэж бодож байна. Ингээ бичигийнхаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Шин сайхан уран бүтээлэр нь нэвтрүүлгээ үргэлжлүүлье гэж бодож байна. Баярлалаа. За тэгээд маш гоё байна. Маш гоё одоо үнэхээр гоё үдэш байна. Тэгээд одоо бас ийм сайхан цэгэр дэлгэцээр одоо баг хэдэн жилийн өмнө бичлэг үзчихвэ. Одоо 27-8 жил баг 30 жил болцсон байж тээ. Энэ олон жилийн өмнөх бичлэг ингээ гоё архивлагдаад ингээ үлдсэн. Өөрөө ч мэдэхгүй. Тэгээд ийм гоё нэвтрүүлгээр баярын дугаараар та бүхэндээ уулзсандаа баяртай байна. Танд маш их баярлалаа. Та телевизийн хамт олонд баярлалаа. Одоо ингээ та бүхэндээ нэгэн сайхан уран бүтээлийг шинэ жилийн бэлэг болгож та бүхэндээ өргөн дэвшүүлье. Үгүй ямар гоё бичлэг гаргаад ирвэ. Тэгээ ч юу энийг авах юмсаа. Үгүй өстэй өгөхгүй. Одоо энийг өсөхгүй ш. Ягаад гэдэг болтгүй. Ямар хам би энд ингээ байж хтаа л үнцэнтэй. Үгүй би нэг тараахгүй шүү дээ. Би нэг тоглолтын дээр гаргаж ирэх гоё юм биш.
Нэвтрүүлгийн маань дараагийн зочин бол Монгол улсын гавьяа жүжигчин Амгалан. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийнхаа урилгыг хөргүүлэхэд танилан уцаар ярихад та гайхажсэн. Шинжлэлийн нэвтрүүлэгт ардын дуучин ордгийм үү гэдэг. Харин тэ одоо шинжлэлийн ингээл тэгэхээр яг уу нэвтрүүлгүүчийн ихэвчлэн эстрадийнхан эсвэл шинжлэлийн тухай дуудуулсан ийм уран бүтээлчд ихэвчлэн орооддаг байхгүй юу. Тэгэхээр би орж болох юм уу гэж тэгжсэн. Тэгээд баярлалаа бас ингээ шинжлэлийнхаа энэ хүү сайхан нэвтрүүлэгтээ намайг урьж оруулсанд. Манай нэвтрүүлэг ийм уламжлалтай юм. Та бит хоёр юуны тухай ярих вэ гэдгийг нэг бичлэг үзэж байгаа шийдтий. Тэгээ одоо дэлгэцэнд хоёулаа анхаарлаа хандуулаад ямар одоо бичлэг бэлдсэн байна вэ? Хоёулаа юуны тухай ярих вэ гэдгээ үзье тийм үү? За. Улаанбаатар хотын ажичны ариуны уран сайханч, сан техникч Донрол, эсгүрчин Амгалан нар ардынхаа дууг авьяаслаг намд тайдуулж алтан медаль хүртлээ. Тэр үед уран сайханч гэсээр нэ амар гоё дуулдаг гэсэн шүү тий. Медаль үзсэн хоёулаа. Алтан медаль үзсэн тий. Энд чи 1986. Стаг хөөрхөн бичлээ. Тий. Тэгээд одоо юм сайхан юм да тий ингээд хийчихсэн тий. Телевизийн гайхамшиг юм тий. Тий. Таны хөмсөг бас гоё байсан гэж. Гоё байсан юм байна. Тий. Үзэгчд бол зарим нь ингээд одоо энэ бичлэгөө давтаж гарч яхад чинь таны гэж оноож харахгүй хүмүүс байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. Яг үнэ. Тэгэлгүй яах вэ? Та энэ бичлэгээ ер нь хизээ одоо гарснаас нь хойш эн чинь ямар ухрааж үздэгч байсан биш. Хизээ дараа нь ахиж үзэх тэр боломж гарав. Тэр үед ямар санагдчих. Тэгэлгүй яах вэ? Энэ бичлэгийг чинь одоо Монгол кино үйлдвэрийн баримтат кино гэж хийдэг байсан. Тэгээд энийг бичүүлчихэл хүүхдээс юм чи ийм бичиж гэн гэл тэр тухайн үеийн тэр урлагийн том наадмаар ингээд тэнд оролцсон одоо медаль авсан тэр уран сайханчдыг ингээд биччихсэн. Тэгээ би нэг санаандгүй кино театр кино үзэхгээ явж исэн чинь энэ гараад өөрийгөө тийм ингээ ийм юмд орсон гэдгээ ч мэдээгүй. Тэгээ гинт үтсэн чинь хөөс тэ ямар гоё юм бэ? Миний нөгөө дуусан бичлэг чинь киноны өмнө гардаг болцсон байж тээ гэд анх үзчихсэн. Хөтлөгчийн зарлж байгаа текст бол их гоё л да. Ажичны ариуны сан техникч Донрол, эсгүрчин Амгалан. Та эсгүрчин байсан юм уу энэ үед? Тий. Би одоо 1982 онд одоо 10 жилийн сургуулаа төгсөөд тэгээд тухайн үед бас нэг яагаад ч үлээдээ нэг миний нэг авсан хуваар нэг өөрчлөгдөөд тэгээд нэг хэсэг зур би одоо бас ч хэсэгч гэж ажил хий одоо бас тийм ээ зүгээр байж хаад тийм хүн болгон тэр чин одоо социализмын үе юм чин хүн ажилгүй сургуулгүй байна гэдэг тийм ойлголт байхгүй байсан үе. Тэгээ ээжийн маань нэг найз одоо тэр арширны үйлдвэрийн нэгдлийн нэг цехийн дарга байсан юм. Тэгээ би тэнд эсгүрчин гэдэг сайхан тийм мэрэгжил одоо багш тагалдаг хөдөлмөрийн хамт олонны дунд тэр сайхан хөдөлмөрийн хамт олонтой болоод тэгээд тэр үед ажлын соёлын ордонд одоо ийм уран бүтээлч тийм солонго ардын дуужгийн солонго гэж чуулгад одоо ажлынхаа одоо бус цагаар ингэж очиж дуулдаг тийм хамт олонны дунд одоо энэ уран бүтээл гарч ирсэн. Тэгээд энийг яг надад санал болгосон хүн нь бол одоо найруулагч Цэрэндэлгор найруулагч. За чи Амгалан энэ л дууг дуул. Одоо энэ их наадам гэдэг. Тэр тухайн үед хийжсэн тэр уран бүтээлийн тэр их наадмыг ажлын ариуны тэр концертыг Цэрэндэлгор найруулагч найруулж ирсэн. Гэж таарсан дээ бас их азтай тийм ээ тэр үед. Энэ Донрол гэдэг энэ хүн маань тухайд бас сантехникч байсан юм байна. Тэгээд одоо та хоёрыг яг ингээд нийлүүлж дуулуулах тэр тохирол яаж бүрдсэн бэ? Яа одоо бас л Цэрэндэлгор найруулагч л санаа. Тэгээд энэ хүн гэхдээ бас яг тань шиг ингээд ажлын бус цагаараа ингээд дуулж мууж та нартай бас цуг байдаг. Донрол гэдэг энэ хүн бол надаас юм уу? Тийм Донрол надаас жоохон ах хүн байсан. Одоо тэр хүн тухайн үед бол нэг 40 гаруй насны надаас би ч нэг дөнгөж 20 хүрээгүй шахуу тийм
хүүхэд байсан юм чинь. Тэгэл яг цэрэнлэг найруулж хараад энэ хоёрт яг тохирно гэл би чинь айгаал би өстой чадахгүй байлгүүдээ гэ. Тэгэл юу ярьж байгаа чи чадна чи гэд. Энэ донорл ахта та ер нь хамгийн сүүлд хизээ уулзсан бай. Ер нь энэ бичлэг гараад ингээл өнгөрцөн байсан. Тэгэл тэрнээс хойш ер нь хамгийн сүүлд хизээ таарлцсан та юу? Донорл ахтай би одоо манай сэлгээ найз би ахтайгаа Увс аймагт одоо ханас үжийн нэхэс гээд тоглолт хийсэн. Одоо 2015 6 оны үед байна да. Тэгээд донорл ах маань хурж ирсэн над дээр. Тэр Увс ер нь бол Увс аймгийн хүн гэхдээ бол тухайн үед бол арширны үйлдвэр нэгдлийн шиврооны үйлдвэрт сантехникч идэг тийм хүн байсан байхгүй. Тэгээд мэдээж эрг тэтгэртэй гараад нутагтаа очисон баг. Тэгээд ирсэн чинь бас аяйгуу сайхан санагдсан. Амглаа хаста нэрээ ах нь одоо бичлэг эн тэнд хаяа ингээд үзэхээр их сайхан санагддаг. Тэгээд миний дүү одоо ийм сайхан уран бүтээлч болсон байгаад ах нь их баярлдаг шүү. Мэдээж эрг тухайн үед тэр хүн бас надаас ах хүн байсан юм чинь надад маш түшигтэй. Миний дүү ингэж дуул, тэгж дуул гэд зааж өгчээсэн тийм сайхан уран бүтээлч ах маань. Тийм бид нар нэвтрүүлэгтээ бас энэ хүн маань одоо хаана явдаг юм бол доо нэвтрүүлэгтээ бас яг энэ мөчөд оруулах гэсэн гэж бас нэлээ хайсан л да. Тэг харамсалтай бас мэдээ сонссон тий. Харин тий одоо саяхан хүүхэд нь над руу яг нэг тэр бичлэгийг ингээл үе байж байгаад улсууд ингээл фэйсбүүк дээр тавьдаг байхгүй гэсэн чинь хүүхэд нь над руу амгалан ихчээ ингээд аав маань ингээд бурхны оронд очисон. Тэгээд аав маань ингээд тантай дуулаад тэгээ энэ дуу одоо ингээ Монголын ард түмэнд хүрж байгаад үр хүүхэд бидний хувьд бол үргэлж одоо ингэж бахархчээдэг. Тэгээд аавыгаа санахаараа үздэг гэд бичсэн байсан чинь надад аягүй сайхан санагдсан. Нэрэл тиймдээ бас тийм ээ. Өөрөөр хэлбэл та сүнжтмаа дуугаар живүүрлж энэ урлагийн алтан тайз руу гарч ирсэн яг үнэ тий. Ер нь он чинь 86 он гэдэг чинь аягүй олон жилийн өмнө тэгээд тэгэхэд яг энэ сүнжтмаа дуугаар анх ажлын соёлын ордонд тийм ээ нэг тийм сүнжтмаа дуулаад нэг тийм охин байлээ гэл энэ одоо тухайн үед шүүжсэн шүүгчнэр хоорондоо яриад тэгээд надад одоо улсын ардын дуужийн чуулгахт орох урилгыг одоо анх цэрэндлэг найруулагч за амглаан чи манайд ороорой гэд урьжсэн. Тэгээд тухайн үедээ би бас нэг шалтгаантаа орж амжихгүй байжгаад хэлийн цэргийн ансамблд ороод тэгээд 93 онд яалтчгүй л одоо энэ улсын ардын дуужийн чуулга одоогийн үндэсний урлагийн театртай миний амьдрал улаасаа л холбогдох байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл энэ театртай ажиллаж байгаад үнэхээр бахархдаг. Ямар гоё юм. Ингээд хүний амьдралыг өөрчилдөг зүйлс гэж маш олон байх юм. Дуу байх юм, хүн байх юм. Ямар нэгэн үйл явдал байх юм тийм ээ. Энэ сүнжидмаа дуулж жүжиг чинь тухайн үеийн улсын ардын дуужгийн чуулга 80 онд энэ чинь дуулж жүжиг болгосон байхгүй юу. Лувсан шаргуй, Бадраагын цомлоор тэгээ бит хоёрын одоо яг дуулж байгаа үг нь бол ардын үг биш, Бадраагын үг. Одоо Лувсан шаргуйн тэр цомлын тэр хэсгээс одоо дуэт хэсгээс дуулж байгаа. Улсын ардын дуужгийн чуулгат нөө дуучнаар ингээд ирээд тэгэл бодоол байдаг гэсэн байхгүй. За энэ сүнжтмаа дуулж жүжигт энэ сүнжтмаагийн оройлт дуулахын юмсан гэж боддог тэр хүсэл маань магадгүй улсын ардын дуужгийн чуулгат намайг авчирсан. Тэгээд би яг энэ сүнжтмаа дуулж жүжигийн сүнжтмаагийн энэ дүрд ингээд тоглоод саяхан одоо энэ жил гэхэд манайх одоо энэ сүнжтмаа дуулж жүжигийг концертын хэлбэрээр байгууллага маань тоглоод бас яг одоо энэ сүнжтмаадаа энэ сайхан залуучуудтайгаа хамтраад дуулсан. Үнэхээр одоо миний амьдралд бол энэ сүнжтмаа дуу бол ийм салшгүй холбоотой л ингээ яваад байгаа. Тийм бай, сайхан түүх байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан саа хөмрөг гэдэг бол шавгдчихгүй. Тэгээ энэ одоо Алтан саа хөмрөгт хадгалагдж байгаа үн цэнтэй бүтээлүүдээс, үн цэнтэй бичлэгүүдээс бид нар хэсгэнийг л авч л одоо энэ нэвтрүүлгээ бэлтэж байна л та. Одоо энэ телевиз, кино гэдэг бол тийм ээ хүний одоо тэр сайхан дурсамж, залуу насны дурсамж, тэр сайхан залуу дүрхийг авч хадгалж үлдчихэж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Тэгээд Сэлгээ Витерийн одоо ханас үжийн нэхээс дууны бүр залуугийн бичлэг одоо яг энд бичүүлжсэн, энэ студид бичүүлжсэн бичлэг маань үе гардаг байхгүй. Тэгэхээр ямар сайхан санагддаг гэж санаж байна нэрэ. За ингээд нэвтрүүлгээ хоёулаа таны сайхан уран бүтээлээр өргөжлүүлээ. Ханас сүлжээнийхээс цэцгэн хэтэ дэвэрхэн тэгээд ардын маш олон гоё дуунуудаар үзэгчд маань таны дууг одоо сонсох дуртай байдаг. За өнөөдөр та манай нэвтрүүлгийн хамарт ямар дуу гიშгэлүүлэх гэж би бас бодчихлаа. Гэхдээ энэ ч одоо шинэ жилээр ч одоо ардын дуучин хүн урахаар ч одоо би одоо юу дуулах юм бол та альсаа сууж байгаа сайхан шинэ жилийн дуу дуулах юм болов гэж бодчихснаа би. Сайхан Монгол ардын дуу яага болохгүй гэж тийм ээ. Ян тайван гоогөө гэд тийм гоё хайрын тухай дууг дуулъя гэж бодлоо.
이긴 지